За сайн байцгаана хүүхдүүдээ. Та бүхэнтэйгээ ээлж хичээлээр уулзч байгаадаа баяртай байна. За энэ хичээлээр би цахилгаан цэнигийн тухай үзэх болно. За би цахилгаанжих үзэгдэл бодисын бүтцтэй цахилгаан цэнэгтэй ямар холбоотой болох талаар үзэж судална. За хүндрэлтэн бодисын цахилгаан соронзон шинжийг танин мэдэж хэрэгэлсэн явдал нь өнөөдрийн техник технологийн хөгжлийн үнд суулж өгсөн гэлээ. За энд бол тодорхой шинүүдийг бол ярьж болно. Жишээ нь утас, телевизээр зэрэг бидний өдөр тутамд ашигладаг цахилгаан барааны хөгжил бол үүнтэй зайлшгүй холбоотой. За хүүхдүүд та бүхэн энэ талаар дараах бичлэгээс баримт киноны хэсгээс бас үзэж сонирхно уу? За физик судлах үндсэн судалгааны дөрвөн арга байдаг. За аливаа асуудлыг бол эхлээд дэвшүүлдэг. За бодит үзэгдэл, ямар нэгэн процесс, за биеийн ерөнхий шин чанар зэрэг асуудал бол юутай холбогдсон байж болно. За тухайн асуудлынхаа хүрээнд бол таамаглал дэвшүүлдэг. Судалж хүн бол сурагч та бүхэн ч гэсэн бол ямар нэгэн өөр тулгарсан асуудлыг бол эхлээд таамаглаж өөрийн өмнөх түүнтэй холбоотой мэдлэгээ ашиглаж бол таамаглалаа дэвшүүлдэг. За дэвшүүлсэн таамаглалаа батлахын тулд бол туршилт хийх, дараачийн уншид бол зайлшгүй шаарддаг. За туршилтын багаж техник ашиглаж туршилтыг хийж гүйцэтгэдэг. Туршилтаас гарсан үр дүнг боловсруулах гэсэн дараагийн уншитыг бол дамждаг. За энд бол асуудлыг бол тодорхойлж үнэлт өгнөлт өгөх, асуудлын хариулт эндээс гарч ирдэг. Бидэнд хувс аваа, за цаас зэрэг зүйлсүүд байсан гэж саная. Тэгвэл хувс аваагаар цаасыг төвж болох уу гэсэн асуудал багш нь дэвшүүлье. За тэгэхээр энэ талаар сурагчид та бүхэн бодоод бас өөртөө бас дүгнэлт хийж таамаглалаа дэвшүүлээрэй. За тэгэхээр та бүхэн одоо бодож байгаа бах. Зарим нь бол болно, зарим нь болохгүй гэж таамаглал дэвшүүлж байгаа. За тэгэхээр зэрэг сурагчид бол энэ таамаглал бол аль аль нь бол таамаглалынхаа хүрээнд бол зөв. Яагаад гэвэл биднээс бол өмнө нь бол сурагч болгон бол харилцан адилгүй янз янзын мэдлэгийн төвшөнтэй байгаа. За тэгэхээр энэ таамаглалаа батлахын тулд бүгдээрээ туршилт хийцгээе. За багш нь хувс аваа цаас ашиглаад хийсэн туршилтаа та бүхэнд бичлэгээр үзүүлье. Та бүхэн бичлэгээ үзээд өөрийн таамаглалаа үнэн зөв болохыг бол тэрнээс харж болох нэ.
За та бүхэн саяын хүүхдийн хийсэн туршилтыг бол үзэж сонирхсон байх. За тэгэхээр эндээс яагаад хов саваа цаасыг өргөсөн бэ гэсэн асуудал гарч ирнэ. За хүүхдүүдийн хов саваа цаасыг өргөж болно гэсэн таамаглал бол зөв болох нь бол батлагдж байгаа. За болохгүй гэсэн хариулт байгаа хүүхдүүд бол энэ нь одоо физикийн ямар үзэгдэлтэй холбоотой вэ гэсэн асуудал бас гарч ирнэ. За тэгэхээр энэ хоёр асуудлын хүрээнд хариулт олж авахын тулд бол физикийн за тодорхой мэдлэгтэй байх хэрэгтэй. За тэгэхээр энд бол бодисын дотоод үтсийн талаар мэдлэгийг бол та бүхэнд өгөх хэрэгтэй. За бие дээр явагдах олон үзэгдлийн учир шалтгаан нь бодисын дотоод үтстэй холбоотой байдаг. Эрт үеэс эрдэмтэд бодис бол цааш үл хуваагдах жижиг хэсгээс тогтно гэж үзэж байсан. Бодисыг бүтээх жижиг хэсгийг атом гинэ. Атом нь бодитойгоор оршин байдаг боловч ямар ч багажаар харах боломжгүй тийм өчүүхэн жижиг зүйл юм. За нүдэнд үзэгдэхгүй гарт харагдахгүй зүйлийг төсөөлөхийн тулд шинжлэх ухаан загварын аргыг өргөн эргэлдэг. За атомын бүтцийг тайлбарлах олон загварууд бол дэвшигдж байсан. За энэ атомын бүтцийг загварчлах талаар хэд хэдэн таамаглал дэвшигдсэн байдаг бөгөөд энд Томпсоны атомын загвар, за Резерфордын атомын гаригийн загвар зэргийг бол нэрлэж болно. Томпсон бол атомыг бол ийм үзүүнтэй талах мэтээр төсөөлж за өөрийн загвараа бол гаргаж ирж байсан. За тэрээр үзэхдээ бол атом бол цөм, электрон гэсэн хоёр зэвсгээс тогтох бөгөөд за цөм бол ерөнхийд талхан юм. За электрон бол талхан дотор шигдсэн үзүм гэж үзэж байсан. За энэ загвар бол төдийлөн амжилт олж чадаагүй. За Резерфордын атомын гаригийн загвар атом нь цөм ба электрон гэсэн хоёр хэсгээс тогтно. За цөм нь атомын төв хэсэгт байрлах бөгөөд за электрон бол түүнийг тойрч өөрийн орбит дээр байрлана гэсэн. За энэ загварыг бол Резерфорд төвшүүлсэн. За энэ бол одоо бид бүхний баримталж байгаа атомын загвар гэж үзэж болно. За атомыг бол ингэж төсөөлөх тийм шаардлагатай болсон. Тэгэхээр байгаль дээр хамгийн эргэл цэнэгүүдийг өөртөө агуулж идэг зүйл бол атом юм. За электрон нь атомын бүрэлдэхүүн хэсэгт багтах бөгөөд хасах цэнэгтэй. За цөм нь протон, нейтрон гэсэн эгэл хэсгүүдийг өөртөө агуулах бөгөөд протон нь бол нэмэх цэнэгтэй. За тийм шин чанар үзүүлдэг. За нейтрон нь бол цэнгийн хувьд саармаг тийм эгэл хэсэг юм аа. За электрон, протон, нейтроныг эгэл бөмбөс гэж нэрлэдэг. За эртний грекэд хувийг ноосоор өрөхөд хөнгөн биес садах чадвартай болдгийг мэддэг байв. За тэгэхээр грекээр хувийг бол электрон гэж нэрлэдэг. За энэ үеэс бол хувны шинж буюу электрон гэсэн үг бий болж эхэлсэн. Тэгэхээр бие бүхэн цахилгаанчих чадвартай бөгөөд энэ шин чанарыг нь цахилгаан цэник гэсэн хэмжигтүүнээр тодорхойлдог. За тэгэхээр бид ноосн цамц өмсөх, тайлах зэрэгт бол за үсээ самнах үед бол энэ цахилгаанчих үзэгдлийн шин чанар бол бидэнд мэдэгддэг. Та бүхэн бас ажигласан байх. Би цахилгаанчих үзэгдэл бол бодисын дотоод үсэд ордог нэгэн эгэл бөөмийн илүүдэл дутагдaltaй холбоотой болохыг бол тогтоож байсан. За тэр эгэл бөөм бол электрон юм аа. За электрон нь бол өөрийн гэсэн масс цэнэгтэй тийм жижиг эгэл бий. За масс цэнэгийн хувьд бол тодорхой утгатай болох нь бол энд харагдж байна. За протон мөн адил масс болно цэнэгтэй. За тэгэхээр протон бол атомын цөм тогтох эгэл бөм. За тэгэхээр та бүхэн эндээс электрон, протоны талаар, масс цэнэгийн талаар энэ утгуудыг бол дэвтэртээ тэмдэглэж авах хэрэгтэй. Энэ бол цааш бидэнд заашгүй хэрэг болох зүйл. За үдсэн онлын мэдлэгээ ашиглаад одоо түрүүний хийсэн туршилт дээр бол эдлээ тайлбарлах. За тийм мэдлэгтэй болсон байгаа. За тэгэхээр цавааг арьсаар өргөх үед бол за арьсны электронууд бол саваанд шилжиж, за саваа бол электроны илүүдэлтэй болдог. За тэгэхээр энд бол хасах цэнэгийн илүүдэлтэй болсон саваа бол
хаасах цэнэгээр сэнэглэгдэж, за электронны дутагдaltaй болсон айрс бол нэмэх цэнэгийн илүүдэлтэй буюу нэмэх цэнэгтэй болж. За ингээд сава айрс хоёр бол хоёулаа цахилгаанжиж байгаа. За ингэж тайлбарлаж болно. За тэгэхээр хов сува цаасыг яагаад татсан бэ гэсэн асуулт бол бас бид хариулт өгч болно. За цаас бол эхлээд бол цэнэгийн хувьд одоо саармаг, нэмэх хасах цэнэгүүд нь хоорондоо тэнцүү. За ийм байж байгаа. За хасах цэнэгтэй цавааг цаасанд ойртуулах үед бол цаасны цэнэгүүд бол тууширч, за савааны талдаа бол нэмэх цэнэгүүд, за савааны эсрэг талд бол хасах цэнэгүүд нь байрлаж ингэж тууширсан байдалд орж байгаа. За тэгэхээр цэнэгдсэн савааны нөлөөгөөр цаасын цэнэгүүд тууширсан. За үүний улмаас бол саваанд цаас татагдсан байна. За тэгэхээр эндээс бол цахилгаанцсан бисүүд бол хоорондоо бол харилцан уншилт ордог болох нь бол харагдж байгаа. Хов саваа бол цаасыг татж байгаа тийм үү. За тэгэхээр цахилгаанцсан бисийн харилцан үйлчлэл гэж юу вэ гэсэн асуудал бол одоо гарч ирнэ. За дээрх туршлагаас харахад бол бис хоёр төрлийн цахилгаан шинарыг үзүүлэн цахилгаанждаг байна. За өрөлтийн улмаас электроныг өөртөө авсан бие хасах цэнэгийн илүүдэлтэй болдог. За электроноо алдсан бие нэмэх цэнэгийн илүүдэлтэй болж цахилгаанждаг. За цахилгаанцсан бис нь хоорондоо талцах буюу түлхэлцэх гэсэн харилцан үйлчлэлд орно. За ижил цэнэгтэй бис түлхэлцэж, эсрэг цэнэгтэй бис нь бол таталцдаг байна. За тэгэхээр цахилгаанцсан бисийн харилцан үйлчлэл бол тодорхой хүчээр бол илэрдэг байна. За биеийг цахилгаанжуулах бол олон аргууд байдаг. За энд багш нь 3 аргын талаар ярив. За эхлээд бол үрэлтээр биеийг цахилгаанжуулж болно. За тэгэхээр өмнөх туршилтанд бол хувийг арьсаар өөр цахилгаанжуулж байсан жишээг бол энд дурдж үзэж болно. За нөлөөгөөр биеийг цахилгаанжуулж бас болно. За энд бол цахилгаанцсан хувинд цаасыг татаж байсан жишээг бол ярьж болно. За цаасны электронууд савааны эсрэг тал руу шилжиж тууширч байсан. За биеийг цахилгаанжуулах 3 дахь арга бол гэрлийн тусламжтайгаар бол биеийг цахилгаанжуулж болдог. За металлыг хэтээгаан туяагаар шарах үед бол металлын сул электрон гэрлийн энергийг шингэн авч, за хангалттай энергитэй болсноор бол металлаас суугарч гардаг. За ингэснээр металл протоны илүүдэлтэй болдог бөгөөд нэмэх цахилгаан чинар илүүтэй болно гэсэн. За энэ үзэгдлийг бол фото цахилгааны үзэгдэл гэнэ. Цахилгаанжих үзэгдлийг бол олон зүйлд бол ашигладаг. За энд бол тодорхой жишээг бас дурдж өгч болно. За төрөл үрийн угаалгын нунтаг савнгийн хэр наалдуулах чадвар нь бол цахилгаан цэнэгийн таталцах түлхэлцэх үзэгдэл дээр бол үндэслэгдсэн байдаг. За мөн бидний амьдралд өдөр тутам хэрэглэгддэг. За албан газрууд за хуулагч машиныг өргөн хэрэглэдэг. За ийм машиныг бол Canon фермийн нэрээр нэрлэх нь илбэг байдаг. За энэ машины ажиллах үндсэн зарчим нь бол цахилгаан цэнэгүүдийн таталцах түлхэлцэх үзэгдэлтэй холбоотой. За бие цахилгаанжих аргууд дээр үндэслэж бүтээгдсэн байдаг. Бидний хичээлийн дараагийн хэсэг бол одоо үдсэн мэдлэгээ баттгаж, за өөрийгөө сорих хэсэг байгаа. За та бүхэн дэлгэцэн дээр гарч байгаа дасгалыг ажиллана. За өгүүлбэрийн дутуу гүйцээж бол бичих нь байна. За энэ хоёр дасгалыг дэвтэртээ бичээд цагийн оронд тохирох үгийг нөхөж өчнө. За та бүхэнд амжилт хүсье. За та бүхэн өнөөдрийн жишээл таалагдсан байх гэдэгт найдаж байна. За гэртээ та бүхэн одоо үзүүлэх туршилтыг
үзээд туршилтанд хэрэглэгдэх багаж болох электроскопын дэлбэнүүд яагаад түлхэлсэн талаар бол дүгнэлж ирнэ. За та бүхэнд амжилт хүсье. Дараа уулзлаа. Баяртай.